Өнгөрсөн 7 хоног завсарласан ерөнхий сайдын 30 минут уулзалт өчигдөр болж ерөнхий сайд алт ууийг эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ. Улсын хурлын чуулганаар Монгол Улсын засгийн газарт чиглэл өгөх тухай улсын хурлын докторийн төслийн хэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж хуулийн төслийг гишүүдийн 60.9% саналаар баталсан бөгөөд давхар дээр тайлах хуулийн төслийг 2014 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх гэсэн санал хураалтад 69 гишүүн оролцсны 35 буюу 50.7% саналыг дэмжиж 34 буюу 49.3% байнгын орооны саналыг хэмжээг байна. Улсын хурл дахь Монгол Ардын урьдчилалт нам Монголын үндэсний ардчилсан намын шударга ёс эвслийн бүлэг өчигдөр өглөө оролдлоо. Уг хуралдааны үеэр улсын хурлын гишүүн, улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын орооны дарга Батцогт бүлгээс албан ёсоор гарахаа мэдгдсэн байна. Шивээ хөрөнгийн шалган нэвтрүүлэх бонусоор өмнө говь аймгийн 3 тест сумын харьяад 2 иргэн их хэмжээний үнэт чулуу гарах гэж байсныг хил хамгаалах ерөнхий газрын тагнуулынхан илрүүлэн шалгаж байна. Нийслэлийн иргэдийн нөлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны тогтоолоор Улаанбаатар хотын айл өрхвүрт сар бүр 15 ширхэг хогны ногоо тараах эсрэг шийдэх санал асуулгыг Монголын оюутны холбооны дэргэдэгч Сор Хоо клубын 152 оюутны судлаачийг хамруулан ажилуулж айлуудаас цаасаар санал авахар болжээ. Санал асуулгыг энэ сарын 19-ний өдөр буюу Бямбарыг явуулах юм байна. Арилжааны банкудад орон сууц шинээр худалдаа авахыг хүссэн иргэдээс өнөөдрийн байдлаар 1.80 төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл ирээд байгаа талаар Монгол банкнаас өчигдөр мэдээллээ. Үүнээс 17,867 иргэнд 999.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлсэн байна. Монгол улсын ерөнхийлөгч Илбэгдорч хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр засгийн газарт чиглэл өгсөн зарилга гаргасныг засгийн газарт гартуулах ёслол өчигдөр боллоо. Зарилгыг ерөнхийлөгчийн намын газрын дарга цагаан гартуулж улсын хурлын гишүүн байгаль орчин нохой хөгжлийн сайд оюун мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Батмүх нар хүлээн авлаа. Монгол банкны хуваар ёсоор өчигдөр гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкуд ам доллар юан худалдан авах санал ирүүлсэн байна. Саналыг үндэслэн арилжааны банкуудын саналыг үндэслэн 1779 зууны 1 төгрөгийн хаалтын ханшаар 10 сая Америк доллар, 18 сая юаныг 285 зууны 75 төгрөгийн хаалтын ханшаар тус худалдаажээ. Адныхны мэдээснээр гашин сухатын бомбоор нүүрс тээвэрлэлт хийдэг жолооч нарыг хурууных нь хээгээр хил нэвтрүүлдэг болсон байна. Хурууны хээгээр шахах программыг үйлчлэгэнд нэвтрүүлэхэд Эрдэнэс 5 толгой компани, орон нутгийн өмчит 5 толгой компани, Energy Resource оюу толгой компаниуд дэмжин ажилласан байна.